За сайн бацхан та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За улсын хурлын хаврын чуулган энэ 7 хоногт хаах гээд өдөр болгон чуулганы нэгдсэн уралдаантай байгаа. За бас хэд хэдэн томоохон хуулийн төсөл хилцэж байгаа. За энэ завсраар болохоор бас наадамд өхүүлээд хэд хэдэн маш чухал байгууллагын томилгооны асуудал энэ олон нийтийн анхаарлын төвөөс бас гадуур яваад байна. Тэгээд заавал одоо их хурл нөгөө юу мунцсан гэдэг шиг цаг хугацаа мунцсан гэдэг шиг наадамд өгцөн хаврын чуулганыхаа сүүлийнхаа 7 хоногт ийм олон томилгоо хийх нь чухал юм уу? Өнөөдөр манай дээр энэ Монгол анхны тэргүүндийн ерөнхийлөгчийн томилгоо яригдсан эдийн засгийн байнгын хорон дээр за төрийн байгуулалтын байнгын хорон дээр болохоор сонгуулийн ерөнхий хороо за мөн одоо Монголын үндэсний олон нийтийн радио телевиз. За тэгэхээр энэ нөгөө нэр дэвшигчдийн сонсгол хийх явдал чинь болохоор бас олон нийтэд мэдээлэл өгөх. За энэ тодорхой албан тушаалаар нэр дэвшиж байгаа энэ томилогдож байгаа хүмүүсээс бас асуулт хариулт авах. За үүнд бас гишүүд ач холбогдол өгөх, олон нийт нийгэм бас ач холбогдол өгөх ийм давуу талтай. Тийм ч учраас нэр дэвшигчийн сонсгол хийхээр бас энэ хуульд тусгасан байдаг. Тэгэхээр бид нар бол яг энэний ач холбогдлыг нь бол байхгүй болгоод байгаа юм шиг санагдчихаа. За тухайлсан одоо энэ яг эдийн засгийн байнгын хорон дээр явах нэр дэвшигчийн сонсголтой холбоотойгоор анх бол энэ нэр дэвшигчийн сонсголыг 6 дугаар сарын 23-ны өдөр товлсон байсан. За харамсалтай 6 дугаар сарын 23-ны өдөр байнгын хорооны эрс бүрдээгүй. За түүний улмаас бол энэ 23-нда товлсон цаг хугацаанд бол сонсгол хийгдэж амжаагүй. За тэгээд энэ нэр дэвшигчийн сонсголыг хийх дэг нь болохоор улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 121 дугаар зүйлээр зохицуулагдж байгаа гэж ойлгож байгаа. Тэгээд энэ 121 дугаар зүйл дээр болохоор хэрв одоо жишээл сонсголыг хойшлуулах юм бол бас тодорхой шалтгаан бас тодорхой дэгтэй байгаа. Тэгэхээр яг ямар дэгийн дагуу энэ сонсголыг хойшлуулад одоо маргааш болгож өөрчилж гинэ гэдэг нэгдүгээр асуултыг энэ их хурлын тамгын газраас асууя. Яагаад вэ гэхээр 23-ны өдөр сонсгол эрс бүрдээгүй улмаас хийгдээгүй. За тэгээд энэ саяны 121 дугаар зүйлийн одоо яг ямар зохицуулалтаар энэ сонсголын тав хойшлуулах тухайн тогтоолыг баталж ийн вэ? Энэ улсын хурал бас ингээд дэгээд зөрчөөд байгаа юм биш үстэй гэдэг болгоомжл байна. Тэгэхээр тамгын газраас хариулт авъя. За эдийн засгийн байнгын хорооны ахлах зөвлөх мягмар зэрэг яг энэ дэгтэй холбоотой тодорхой хариулт өгье. Өнөөдрийн мэндийг хүргэе. За дэгийн тухай хуулийн 121-ийн 3 дээр за энэ хуулийн 119-1 заасан этгээд сонсголын товыг хойшлуулах шаардлагатай гэж үзсэн бол хойшлуулах шалтгаан хугацааг тодорхой дурдсан өсөлтийг энэ хуулийн 121-1 заасан байнгын дэд хороонд ирүүлнэ гэснээр дагуу улсын хурлын 16 гишүүн сонсголын тов хойшлуулах тухай өсөлтөд байнгын хороонд ирүүлсэн байгаа. Энэ дагуу тэгээд сонсголын товыг зарлж байгаа. Багтж байгаа 29 гэдэг.